Зохиолч Ч. Лодой Дамб. Шаргачин өгүүлэг. Хаврын хурц нар нилээн дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөмс зэрэглэн жирвэлцэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү ихээс гараад хэдхэн хонсон цайвар цагаан янзаг дагуулсан шаргачин орж ирлээ. Янзаг нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явхад нь ихэн тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээгч сэрвэлзэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг юу вэ яах гэж байна гэсэн бололтой наривчлан ажиглаж явлаа. Уурган дуусаагүй уяг сүндээ гэдсэн цацнаас ч юм уу нэлэх биеийн тоглоомдоо ядарснаас ч юм уу аль 100 жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу бүү мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа унталгүй янзаг нь нуугдан унтав. Ерөн шаргачин өдрийн цагт нээлэх янзгаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зүгтэж төрүүлээд эргэж ирэхэд унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцгэлсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзгаа нуусны дараа шаргачин зөв бүр гоож ихээ соотгонуулан дээр өсрөн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цохрон харайлаханд игдэж хэсэг тоглоод хурц өнөр нь хамар руу цоргисон соёолж байгаа нэлэх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна 3 зугаалагт суусан машин тоос манруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины их хүн өнөр тамхины гашуун утаатай холилдон ханхалж жолоочийн арт талд суусан хүнээс бусд нь нилээн согтсон тул нүдэн чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хайлан анхаж явлаа. Хэрэв жолоочийн хажуу суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин их бүр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолох гэж жолооч руу эцлэн харсан нүднийх нь үзүүр талд идэж байгаа ганц шаргачин харагдав. Зээр гэж хашгирахад яг хойнон суугч угсхийн хаана гэж хариу хашгираад нойр мөнүүдээр тал бүхэн рүүгээ харлаа. Янзахтай шаргачин бололтой. Тэгээд өдий цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлв. Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ? Буудчил байвал барав. За бэлтгэрээ гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс зочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан тавхилаа. Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд за эн чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажуу суугч хэлээд их хөвгчлөлтэй энэснэ. За хөөгөөд гэж хэлв. Уул талд нь янзаг унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн өсөрч гоож ихээ босгон солбож цойлон давхилаа. Цонхоор нь буунууд шоролцон гарсан машин зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа хэсэг нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцдэг булчин шүрмэстэй амтан хөөж байгаа биш. Эцэг цуцхыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зүгтэж байгаа зээрийг юу ч болсон алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч 50 хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртлоо. Бөө зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны өсрөн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтэгнэн манатаж босоож ихэн алхуураар хоошоо бууж байлаа. Машин дотроос хар барамч нь оногдохгүй. Ёо ямар их донсолдог юм бэ? Толгой хагалчих нь аль сум бэ? Аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Мондоос болж гараа шалбалж орхилоо. Чамаагүй даа гэх зэрэг дуу сонсогдож байлаа.
Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгээ зуун салхинд баг зэрэг ганцсан, нүүрээ барайлхан барьж ядсан занал хийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй. Толгоогоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчин, тоглон эрхлэгч нь л дэндэж байна гэж сэтгэлдээ дахин шивгэнэн явжээ. Үнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиолдол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уул руу зүгтсэн бол үдийд мөрдөгчөөсөө салж хөлсөн булчингаа амруулад хэрсэн үрлүүгээ гэлтрэн явж болгосон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөсний хэн ч хэмтсэнгүй. Хэд дахин бууцныг хэн ч тоолсонгүй. Эцдээ шаргачин хоёр чихээ шилэндээ наж амаа ангаан богинохон сүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бүксийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгойг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан хараасаар байлаа. Амьдралдаа хэд хэдэн янзыг бойжуулан тойрнуулж төмөн бэрхшээл мянган саадыг давж гаргасан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хүлээхээ хүчээр зайлуулад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчөөхөн ч хор хүрэгдэггүй боловч түүний дайсан мондох биш дээ. Сум байна уу гэж хашгирахдуу машин дотроос хэд дахин сонсогдсноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзан гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав. За одоо яадаг билээ дээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон бууга хажуу тийш хаях зур хэллээ. Муу золгийг дайруулж орхий гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ. Амьд гарч янзахтаа эргэн очоод язар чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учирлаар гэрэлсэн хайраар янзганыхаа годгоноо тоглож байгаа жижигхэн сүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангарсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх биеийн салганан амьсгалан цээжиндээ богтохгүй оволзон саяхан үзэгслэн болон сэрүүлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлтэгнээд эцсийн эцэд өөрийн ирэхгүй сүгдэн шургачхаж хэвтлээ. Машин зогшиж хэдхэн цаг зүгтөд зовоосон зүрүүд мөн шаргачин амьдараа гарч орох болсонд баярлсан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу оон байсан бол хүшиж нугараад мод болсон хөллөө хүчлэн тэнээлгэж босоод зогтож чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухсхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтгнүүлэн шогшов. Тэд явглан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том чулуугаар шидсэн боловч онсонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сүгдэж хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дуугаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвцэн бөгөөд бүх биеийн үхлийн өмнөх чичрэлтээр татганаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзгаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хайж байгаа нүдээр харлаа. Гүйцэгдэхгүй оногдохгүй байх чинь яав гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалцсан зогсоход шаргачин дахин ундийж янзг нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивэл толгойроо тас хийтэл буудаж эцсийн амьсгал нь тасарлаа. Жолооч нүдрөө нь манивэлийн үзүүрээр хатгаж үзснэ. Талигач болжээ гэж өрөөсөө хяам гаргаж зулгаан идлээ. Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөхөн зогтохын өмнө сэрүүлсэн соотгонож байсан хоёр чигшгэн босож сэргийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал суун элсэрхэг хөрсөн шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачин өшөглөн хөрвүүлснэ. За явъя. Туранхай хөхөө шаргачнаар юу хийх юм? Таргансан бол оноо цусааг нь чанаж өөх өмгөх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нөгөөх нь хагас шил юм үлдсэн гэд ягаан цус шүүрч байгаа шаргачин руу ажиглан харснаа.
Мөн дог буудаж шүү гэд бардам гэгч нь инээмсэглэв. Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч ярих сонтой боллоо гэж хэлэхэд хууль зөрчсөн та нартай ярих юм надад бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ. Машин тоос затуулан хурдалж даалд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаянаас том гэгчийн хартаас алхуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.